үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Эрхэмцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр цаг үеийн асуудлаар ярилцахаар зочноо орж ирүүллээ. Ноён Сэд Дорж улсын их хурлын гишүүн иймэрхэн байна. За бидний урьдчилан хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Та бүхнийг бас өрсөнд их баярлалаа. Баярлалаа. Ингээд би нэвтрүүлэх эхлэхийн өмнө зочноо бас үзэгч болондоо товж танилцуулъя. За төгссөн сургууль мэргэжил 1997 онд Өвөрмөц аймгийн 1-р сургууль, 2002 онд Хаан уул дээд сургууль бизнесийн эдийн засгч хэрэглээний математикч, 2008 онд удирдлагын актив нийгмийн ухааны магистр, 2009 онд шүтис уул уурхайн сургуулийн докторант, 2012 онд Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотын CISL сургууль, Канзас мужийн Канзасын их сургууль, 2013 онд Австрали улсын Квинлендийн их сургуульд мэргэжил дэвшлүүлсэн байна. За ажилласан байдал нь 2002-оос 2006 онд Ажина корпорацийн төслийн менежер, маркетингийн албаны дарга, 2004-өөс 2007 онд улсын их хурлын гишүүний бие төлөөлөгч туслах, 2006-аас 2008 онд үндэсний бүхий холбооны аймаг цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөлийн ахлагч, 9-өөс 10 онд 5-7 ХХК-гийн санхүү хангамж хариуцсан дэд захирал, 12-оос 24 онд Өвөрмөц аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 13 онд Өвөрмөц аймгийн засаг даргын уул уурхай байгаль орчин дэд бүтц хариуцсан орлогч дарга, 13-оос 20 онд 5-7 ХК-гийн гүйцэтгэх захирал, 20-оос 24 онд Өвөрмөц аймгийн засаг дарга, 24 оноос улсын их хурлын гишүүн, за 24 оноос Монгол улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж исэн ийм эрхэн байна. За ингээд хоёулаа ярилцлага эхлэе. За та саяхан одоо манай их хурлын төлөөлөгчд, их хурлаас төлөөлөгчд ялангуяа эдийн засгийн байнгын хорооны гишүүд Япон улсад албаны айлчлал хийгээд ирсэн байсан. Энэ тухайга одоо та хуваалцахгүй юу? За манай эдийн засгийн байнгын хороо 31 гишүүнтэй. Тэгээд 126 гишүүн 8 байнгын хороонд хариалагдаж ажиллана. За нэг гишүүн бол 2 байнгын хороонд давхар хариалагдаж болно. За сайдууд бол 1 байнгын хороонд хариалагдана. За манай байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо бол хамгийн олон гишүүнтэй, 31 гишүүнтэй. За эдийн засгийн томоохон ажлууд хийж ирсэн. Одоо эдийн засгийн одоо сэдвүүдийг гол хөнддөг. Улс орны одоо ажил дүржилт, одоо уул уурхай ардс баялаг, эдийн засаг гэл энэ салбаруудыг голчлон одоо сонирхдаг, ярьдаг, судалдаг ийм гишүүд маань оролцсон ийм байнгын хороо. За ачааллын хувьд бол хамгийн өндөр ачаалтай. Тэгээд эдийн засаггүй асуудалч гэж бас ховор байдаг. Тэгэхээр хамгийн удаан хоролддог, олон хоролддог, хамгийн одоо улсын их хурлаар гаргах шийдвэрийг өмнө нь одоо хилцдэг ийм гол байнгын хороо. Тэгээд манай байнгын хорооны 6 гишүүн Япон улсын эдийн засгийн байнгын хорооны, эдийн засаг ажил дүрийн байнгын хорооны даргатай уулзаж, тэдний парламентийн парламентийн. За мөн эдийн засаг ажил дүрийн яам гэж байна. Тэр яамны удирдлагуудтай уулзлаа. Тэгээд манай хоёр орны одоо худалдаа бол нэгийг харьцах 99 харьцаатай. Одоо Монгол улс бол 1%-ийг, одоо Япон улсаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн 99% болцсон байгаа. За энэ бол одоо эдийн засгийн одоо хамтын ажиллагааны нөгөө гэрээтэй бас холбоотой. За дээрэс нь одоо Япон улсаас үнэхээр одоо манай монголчууд одоо уул уурхайн хүнд машин механизм бүтээгдэхүүнүүд, хэрэглээний автомашинууд, автомашин Япон чанарт бол үнэхээр монголчууд маань одоо дуртай дассан учраас энэ тоо бол ийм зөрүүтэй байгаа. Тэгээд бас энийг одоо 99-ийг харьцах нэгийг яаж одоо 1%-ийг одоо дээшлүүлэх үү гэдэг дээр
бид нэлийн саналуудыг тавьж за Монгол улсын элчин сайдын яам элчин сайд энэ дэр нэлийн одоо санаачлагтай ажиллаж байгаа юм байна. Зарим одоо Монголын аж ахуйн нэгжүүд Япон улсад салбараа нээж байгаа юм байна. Жишээ нь одоо Ариг Аниа гэдэг энэ түргэн хоолны нийтийн хоолны энэ сүлжээ Япон улсад одоо салбараа нээгээд нэг логистикийн төвөө Япон улсад одоо ингээ бий болгож байгаа. Энэ юмнуудтай бас танилцлаа. За тэгээд энэ Япон улсын эдийн засаг аж үйлдвэрчдийн байнгын орны дарга энд бол одоо их санаа зовж тий Монголын талаас одоо ямар саналууд гарах вэ? Тэр болгоныг л дэмжээ. Тэгээ энэ одоо худалдааны тэнцвэргүй байдлыг одоо дэмжиж одоо харилцсан одоо Монголын талаас эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар саналуудыг солилцож явлаа. Нөгөө Японы тал маань өөрсдөө санаа зовж эхэлсэн байсан биз нэг харьцаанд тийм ээ. Тий, бас тий ингээд тоо ярихад бол бас их санаа зовхоор тий. Чинь хамтын ажиллагаа 1972 оноос хойш хамтын ажиллагаа эхэлсэн. За хамтын ажиллагаа Японы тал бол бас маш удаан хилцдэг, маш удаан боддог тий. Одоо чинь говь комбинат дээр одоо хамтын ажиллагаа эхэлсэн. Тэгээ манайх бас ингээд нэлийн хэдэн санал явуулсан юм байна тухайн үед. Одоо шохойн чулууны үйлдвэр, одоо янз бүрийн үйлдвэр тэгээд нэг юм одоо хөнгөн юу говь комбинатыг явуулаад тэгээд энэ говь комбинат санал дэмжигдээд 2 жилийн дотор бариад тэгээд эннийхээ одоо нээлт маягийн болгож одоо дипломат харилцаагаа нээсэн юм төвхтэй юм байна. За энэс хойш бол одоо Японы талаас бол одоо Mobicom корпорац тий Хаан банк банкны салбар тэгээд одоо Иточу гээд энэ сая нэг олон улсын сонгосны буудал. Тэгээ олон улсын одоо Чингис хааны сонгосны буудлыг одоо Япончууд санхүүжүүлж одоо ингээд өргөх гэж байгаа юм байна. За Япон улсын засгийн газраас энэ олон улсын сонгосны буудлын ажил их сайн байгаа. Тэ одоо 92 орны төсөөлж байснаас илүү одоо үр дүн үзүүлж байгаа юм байна. Тэгээд Япон улсын засгийн газраас шийдвэр гарч энэ хөнгөлөлтийн зээлийг олон улсын сонгосны буудлыг өргөх дараагийн одоо зээлийг шийдсэн юм мэдээг бас бид дууллаа. Тэгээ одоо манай талаас одоо яг одоо ингээд төлөвлөж байгаа экспортод Япон руу яг одоо бэлэнч гэдэг юм уу ойрын ирээдүйд ямар бүтээгдэхүүн үйлчилгээ байна? За одоо Японы нөгөө стандартыг одоо давж Япон улс одоо тэр хэрэглээний стандартуудыг нийцсэн бараа бүтээгдэхүүн гаргахын тулд Монголын худалдаа үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим одоо хоёр улсын засгийн газрын комиссийг шадар сайд ахалдаг сая гам хуйх сайд танхимынхантай одоо дөнгөж саяхан бас очсон баг. Очсны дараа нь бас бидэд очлоо. За тэгэл ерөөсө бүгд л одоо тэрний төлөө одоо чармааж байна. Жишээ нь одоо тэрнийг одоо даваад ороод очсон газар бол тэр Ариг Аниа байна тий. За ингээд дараагийн юмнуудыг бол одоо монголчууд маш их сонирхож байна. Гэхдээ манай улсын хуулийн дагуу болгоод ирэл гэж байгаа юм байна. Бараа бүтээгдэхүүн сонирхгүй байгаа биш. Сонирхож байгаа. Тэгээд энийг одоо хуулийн дагуу ингээд гаргаад ирээ. Одоо хүлээж авахд бэлэн байна. Та бүхэн жоохон одоо хоёр талаасаа ингээд ажиллацгаая гэж л байгаа юм байна. Тэгээд жишээ нь одоо бас ингийн сүг бас их сонирхож байна. Тэр одоо адууны мах сонирхож байна. Тэгээ адууны мах нь болохоор одоо манай адуунаас арай ялгаатай тийм Канадаас авдаг тийм том биетэй, асар том биетэй тийм адууны тодорхой одоо ийм биений хэсгийн махыг ихээр сонирхож одоо иддэг юм байна. Тэгэхээр тэр адуугаас үржүүлэх хэдэргээд энэ манай элчин сайдын яам бас их ажиллаж байна. Одоо тэгээ үрдүн одоо ирээдүйд гарах байхаа гэж найддаг. Тэгээд худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бас гол найдвар явж байна. Тэнд одоо бүртгэлтэй олон аж ахуйн нэгжүүд энэ зах зээл рүү гарахаар ингэ ажиллаж байгаа. За та энэ эдийн засгийн байнгын хорон дарга яг 1 жил хийгээд ингээд та бүхэн чинь сая өөрчлөгдсөн байх энэ байнгын хорон дарга нар. За энэ хоронд чи одоо их хурл маань 4 удаа төсөв хэлсэн байдаг. Монгол улсын түүхэнд 1 жилийн дотор ингээд 4 удаа төсөв хэлжсэн юм бол байхгүй юм байна лээ.
их олнуудад төсөв үйлдсэн. За тэгээ миний сонирхдаг асуулт юу гэхээр энэ төсөв үйлдсэхэд чинь одоо төсвийн байнгын хороо гэж байна. За эдийн засгийн байнгын хороо гэж байна. Энэ хоёрын хил зааг ялгаа одоо төсөв дээр ч гэдэг юм уу яаж ажлаа хуваарлдаг юм. За ер нь бол одоо эдийн засгийн байнгын хороо бол одоо 5 жилийн үндсэн чиглэл тухайн жилийн төлөвлөгөө тий энэ ерөнхий юунуудыг нарийн хэлсэн. Төсвийн байнгын хороо бол одоо төсвүүдээр яг ямар одоо заалтууд хэдэн төгрөгөөр сууж байна гэдгийг нарийн хэлсэн. За ингээд л 2 жиг үргэлж ингэж хэлцээл саналуудаа хараагаал ингээд явна. Тэгээд энэ жил бас төсвийн тодтол хийж за ерөнхийлөгч бас хориг тавьж бас ийм олон удаа хэлсэн. Ийм тохиолдол болж байна. За тэгээд бид бол бас энэ тодтол хийгээгүй бол тий. Одоо энэс ч илүү одоо 3 орчим их найдын орлого тасарч байна. Энэс ч их тасрах юм магадaltaй байсан. Тийм учраас тодтол хийснээрээ бас бид бүхэн илүү зөв чиглүүлжээ л гэж миний хувьд үзэж байгаа. Тийм одоо ингээд саяхан одоо энэ ардсан хувьсгалын 35 жил боллоо. Одоо бид үзэгчдийнхээ өмнөөс танд болон танаа намынханд баяр хүргэе. Яг өнгөрсөн ч гэсэн тий. За та энэ үеэр одоо өнгөө аймагт орч ажилласан байна лээ. Яг мэдээж гişүүдтэйгээ тэр намынхаа баярыг тэмдэглэсэн юм юу харсан би. За мэдээж та зөвхөн баяр тэмдэглээд ирээгүй байх. Мэдээж тэр ард түмтэйгээ одоо сонгогчтойгоо уулзаад бас захиа даалгаврыг аваад одоо хийж байгаа ажлаа танилцуулаад төр засгийнхаа бодлогыг танилцуулаад ирсэн байхаа. За тэнд сонгогчд маань юу ярьж байна? Ер нь ямар захиас өгж байна? Таануусын энэ хийж байгаа их хурлынхаа ажилд хэр үнэлгээтэй байна? Өмнө говьчууд маань. За ямар ч байсан одоо 126 гишүүнтэй одоо улсын их хурлын анхны ингээд үйл ажиллагаанууд явж байна. 2 дахь жилдээ ороод явж байна. За нэг одоо давуу тал гэх юм уу одоо сайн тал нь бол нэг аймгийн асуудлын төлөө 76 гишүүнтэй их хурл бол 2 гишүүн л одоо ярьдаг. Тэнд төлөөлдөг байсан бол одоо ингээд бүсчилсэн хөгжлийн одоо юугаар сайн тал нь бол 7 жишээ нь говийн бүсийн 7 их хурлын гишүүн асуудлын төлөө ингээд ярьж байна, явж байна. Тэгээ энэ бол тооны хувьд бол бас олон болж нэг аймгийн төлөө ингэж олон их хурлын гишүүн дуугарч олон их хурлын гишүүн асуудлыг хөндөж байна гэдэг бол сайн талтай байна. Тэгээд жишээ нь Өмнөг аймгийн одоо Өмнөг аймгийн ард түмэн бол энэ 18 уурхайн төсөл буюу уурхайг төрийн минь сүлд өршөөл гэж нээлгсэн. Эдрээс одоо энэ зэсийн байжмал угаахад гүний усаа өгсөн, нүүрс угаахад гүний усаа өгсөн, хэрэглүүлж байгаа, одоо ч хэрэглүүлж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө л одоо Монгол улсынхаа төлөө, энэ төрийнхөө төлөө, Монгол улсын төсвийн орлогын бүрдээсээ, төсвийн орлого нь нэмэгдээсээ гэж л ингэж 18 одоо уурхай нэгдсэн байна тий. Тэгээ энэ олон уурхайн одоо сөрөг нөлөөлөл сайн тал нь байна. Нөгөө талдаа сөрөг нөлөөлөл нь байна. Сайн тал нь бол Өмнөг аймаг тэр усныхаа мөнгөөр за ингээ уйдлагаа төслөөс одоо орж ирж байгаа мөнгөөр Эрдэнэс 5 толгоогоос энэ орон нутгийн өмчийн одоо эд шидийг бас үзэж байгаа. Тэгээ орон нутгийн энэ 5 толгойн бүлэг ордын 0.4% дээр нь байдаг. Тэр одоо газрын зөрөг дээр хүмүүс бол жижиг 5 толгой гэдэг. Уурхайчид тэр өмнө өвчд бол тэгж хэлүүлэх дурггүй. За зөв хэлэх гээд бол ууган 5 толгой гэж хэлье. Тий одоо 60 жилийн түүхтэй хамт олон гэж хэлдэг. Тэгээд энэ сөрөг нөлөөллийг жоохон багасгаач л гэж ард түмэн маань хэлж байна. За улс орнууд гэж аймаг орон нутгаа чинь одоо сумдуудаа ингээ хөгжил дэвшил бол бас боломжийн байна. Тэгээд манай аймаг бол тэргүүний аймаг. Улсын одоо засгийн газрын одоо шийдвэрээр тэргүүний аймаг. За миний хувьд бас 2 удаа бас тэргүүний аймаг 4 жил ажиллахдаа 2 удаа болж ирсэн. За уул уурхайн тэр сөрөг нөлөөллүүд болох тэр усны хомсдлыг яаж арилгах вэ? Тоосчлтыг яаж бууруулах вэ? Засмал замыг одоо тэр уул уурхай одоо бомбтууд хоорондоо энэ засмал замыг яаж хурдан дуусгах вэ? Тэ? Нэг хүнд машин механизмууд тэр говийн эмзэг тэр хуурай хөрсөөр явна гэдэг бол ерөөсөө тэр бол аимшиг. Одоо тэнд хүн амьдрахын аргагүй болдог. Юм учраас энэ
гадаргын явсыг авчих нөгөө хэрлэн тоон орхон өнгө төслүүд чинь хайцсан бэ? Тэр маань эзэн ирэх гэж байна вэ? Та нар 26 онд одоо хэр төсөв суулгаа? Энэ хизээ ирэх вэ? Хизээ бүгдээрээ одоо энэ гүний усыг уулуурхад хэрэглэхгүйгээр гадаргын явсараа энэ уулуурхайн бүтээгдэхүүнээ баяжуулаад гүний усаа ингээд хойч үйтэй үлдээх одоо өдөр хизээ вэ? Энийг одоо өдөр судар яг хэлээч. Тэгээ Монгол улсын одоо засгийн газар хэр анхаарч байна вэ гэдэг зүйлүүдийг л их асууж байна. За тэгээд бусад аймагуд бол яг хоо манай Өмнөг аймгийн энэ туулж ирсэн одоо алдааг бол давтаж болохгүй, хууртаж болохгүй. Одоо бас ололт амжилтыг бас хойшлуулж болохгүй. Тэ уулуурхайг ядаж нэг аймаг ядаж нэг уурхайтай, өөрийн гэсэн уурхайтай ч тийм үү, өөрийн одоо офицайтай уурхайтай ч гэж бол одоо ямар нэгэн уурхайг дэмжиж явах юм бол ямар үр дүнд хүрдгийг бас харж болно. Тэгээд энэ бүгдийг л одоо иргэд маань харьцуулж асууж байна. Тэгээд гурав дахь бомбын талаар асууж байна. Тэгээд одоо байгаа 2 бомбтон ард түмэндээ ээлтэй болгочоод 3 дахь бомбтон ярилдаа л гэж. Тэгээд одоо 2 бомбт маань бол энэ одоо янз бүрийн одоо хууль, янз бүрийн юмны үгээр бол шаардлагаар тэнд өмнө овчуудын оролцоо маш бага байдаг. Ажлын байр, өмнө овчуудын ажлын байрч тодорхой бус байдаг. Тэгээд дандаа босоо тогтолцоотой байгууллагууд тэнд ажиллаж байна. Тэгэхээр энийг жоохон тодорхой болгож нутгийн оролцоо, орон нутгийн тухайн бомбт байгаа аймгийн оролцоо эдрийг бас яг тодорхой болгочвол ард иргэдийн сэтгэл зүй одоо ард иргэдийн одоо ирээдүйдээ итгэл нь бас сайжрах гэдэг. Тэгэхээр одоо 3 дахь бомбт бол хэрэггүй. Энийг одоо 2 бомбтоо ядаж одоо тэр нутгийн ард иргэд очиод нэг худалдаа 8 хийчих боломжийн орчин бүрдүүлээд өгөөч л гэж. Тэгээд энэний төлөө одоо манай улсын засгийн газар тэгээд тэр бомбт чинь бол тусгай бүс. Тэгээд засгийн газраас ч бомбтын тэр газруудыг чинь улсын тусгай хэрэгцээнд ингээд баг авчлаа тий. Тэгэхээр бол одоо засгийн газраас энэ дээр одоо хөрөнгө мөнгө тавьж шуурхай ажиллах хэрэгтэй. Тэгвэл бас монголчуудын ажилгүйдэл ядууралд онцгой хөрөг гүйцэтгэн тэнд ч одоо 21 аймаг 9 дүүргийн хүмүүс ажиллаж байна. Маш одоо тэнд ажиллаж аргашаа гэрүүлээд хийж байгаа юм зөндөө байгаа. Энэ дунд л орон нутгийн юмнуудаа бас зэрэгцүүлж ингэж авч явахгүй бол зөвөр ингээд өрсөлдөөнд хайчаар бол бас орон нутгийнхан бол тэр малчид ард иргэд бол бас дийлэн сэтгэл ханамж сайн биш байна. Явчраас энэ бомб төгжөөд одоо сүү сайл нь хурдан зарагддаг ч юм уу тий. Одоо аар бол хуруудан зарагддаг. Арьс шир нь одоо ноос ноолуур нь арай нэг давуу эрэхтэй борлогддог. Тэр лангуу мангуун тэндээ байдаг ч гэдэм юм. Ийм одоо чудалдааны чөлөөт хүс гэж олон жил ярьсан. Энийг л одоо энэ томоохон бомбтууд тэрэл яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна л гэж үзэж байна. Тэгэхээр дараагийн нэг том асуудал бол тэр бомбтойгоо одоо тэр аймгийн төвтэй, сумын төвтэй засвал замаар холбох шаардлагатай байна. Одоо шивээ хөрөнгийн бомбт бол Монгол улсын экспортын одоо 2 дахь том бомбт. Тэгэхэд бол одоо бол аймгийн төвтэй холбогдоогүй. 3 сумын төвтэйгээ холбогдоогүй. Энэ нь бол үнэхээр бас харамсахаар тэр хэвд бол ард иргэд бол одоо арайчтэй энийг замаа хийчихгүй дээ л гэж бодохоор. Тэгтээ шивээ хөрөнгөө чинь одоо чинь тэр засвал зам чи хаана өрцөн юм гэлээ чинь номгоо орцсон байна гэлөө. Одоо нэг 70 км 70 км дотор байгаа шүү дээ. Тэгтээ тэр чинь нэг улсын төсвөөр бариад танай аймгийнхан ч бас нэг өөрийнхөө сангаас бас санхүүжүүлээд нэг хэсгийг бариад өгнө яваад байгаа тийм. Энэ сангийн тухай ер нь цаашдаа ярилцсанаа. За энэ би нэг юм мэдээ харсан юм а тэр үний юм уу энэ Өмнөг аймгийн их олон малчид Дундгуй аймагт одоо отор хийж яваа юм байлээ гэж тэр үйлчлэл тийм үү байгаа юм говьд тэр өнгөрсөн онуудын мэдээ. Сүүлийн 2 жил бол маш сайн байгаа. Одоо дундгуйчуудаа хүлээж авна. За айлын одоо нөгөө хариугаан барина. Тэгэхээр дундгуйчууд маань зарим сумдын малчид маань урагшаа оторлж байгаа. Өөр хангаачууд бас оторлж байгаа. Тэгэхээр сайхан хүлээж авч одоо нөгөө олон жил бас дундгуй өөр хангаад олон жил цагийн мод одоо очиж сайхан одоо мал зургаан онд оруулсан учраас одоо хариугаан барьж өмнө овчууд маань сайхан сэтгэлээ гаргана гэж
малчд маань ярьж байгаа тийм. Тийм. За тэгээд энэ ийм Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл 70 задахтын 50 мегаваттын дулааны цахилгаан станц, 5 толгойн 400 мегаваттын дулааны цахилгаан станц хөрөнгө оруулалтын төслүүд тусахтай байна гэж байгаа юм. Энэ маань одоо аль үдээр явж байна? Энэ хоёр юуны чинь одоо төсөл нь одоо нэг тэзүү мэзүү зураг хөрөг одоо юунаас эхэлдэг вэ? Одоо аль үдээр явж байна энэ хоёр? 5 толгойн юу 70 задгадын 50 мегаватт станц бол ингээд засгийн газраас одоо сая улсын төсвөөр шийдэгчлээ. 50 мегаваттын 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болж байгаа. За ингээд зураг нь бол бэлэн юм байна тийм үү? 70 задахтын. Тийм бэлэн. Тэгээ одоо эх оноос ингээд он гараад ингээд нөгөө ажил нь тийм нэрэн зарлагдаад ингээд албан ёсоор ажил нь эхлээд ингээд явчихна. Тэгээд одоо энэ жилийн хувьд эх жилийн хувьд бол 150 тэрбум төгрөг суусан байна лээ. За ингээд энэ чи бондоо ингээд борлуулна. Монголын хөрөнгийн бирж дээр одоо манай санхүүгийн зохицуулахороо одоо Монгол банк сангийн яам ингээд яг хөдөө аймагуудаас анхны бонд гаргаж байгаа. Нийслэл дээр сайхан гаргасан тийм. Нийслэлийн бонд бол маш хурдан зарагдсан, борлогдсон. Одоо бол ингээд одоо орон нутгийн аймагуудаас анхны бондоо гаргаад ингээд манай аймаг нөгөө үнэхээр одоо тэр Солонгос 98 онд ажил нь эхэлсэн, Солонгосын хөрөнгө оруулалтаа эхэлсэн гэж ярьдаг. Тэр манай 70 задгадын станц бол их зовлонд толсон. Тийм шүү дээ. Тийм шүү. Тэгээ одоо ингэж 70 задгад ч өргөжин дэлхийн тулд заавал станц хэрэгтэй болоод энэ ажлыг олон жил хөцөлтөд одоо энэ жил ингээд бүрэн батлагдлаа. Тэгээ сангийн яам энэ засгийн газар одоо энийг дуунахтай зөвшөөрч хийж эхэлж байгаа. За 450 мегаваттын нөгөө 5 толгой станц бол шүүхтэр байгаа ч маргаан. Тэр чинь Камбожийн компани ч үлээ ганцаараа оролцоод яллаа өрлөө гэл. Тэр нь одоо бас тэгээ ингээд дав заалдал маргаад байгаа юм бэл. Тэр үнэхээр харамсалтай. Тэгээ 5 толгой ордод бол одоо юу л байна орчин хүчний нүүрс. Тэгээд тэр станц бий болоод тэгээд энэ гадагшаа одоо экспорт гаднаас авч байгаа тэр импортын тоогоо тэр багасгах энэ төвийн бүсүүдийнхээ эрчим хүчний хомслыг арилгах хамгийн хямд тоог бол нүүрс яг уурхай дээр л үүсэн шүү дээ. Тийм хамгийн хажууд нь байгаа юм чинь. Юм учраас энийг л яаралтай хиймээр байгаа. Тэгээд энэ эрчим хүчний яам, эрчим хүчний сайд энэ засгийн газар хийнэ гэдээ одоо 26-аас 30 оны үндсэн чиглэлтэй албан ёсоор суулгасан. Тэгээд одоо энийг цаг хугацаа харуулна. Бид нар бас шахаж ажиллана. Тийм. За энэ та түрүү ярьлаа энэ говийнхан маань энэ нөгөө гадаргын ус нөгөө онг юу төсөл орхон говь төсөл маань хизээ эхлэх юм бэ гэж энэ аюул дээр явж байна. За одоо ингээд энэ чинь бас яг юм хариуцаж бас явах тийм хүн хэрэгтэй юм байна. За яг одоо улсын их хурлын гишүүд одоо бид нар чинь олон болсны нэг хэрэг хийж тий. Бүгдээрээ одоо ингээд энэ хоёр усны төсөл хэрлэн тоон орхон анги гэдэг энэ хоёр усны төсөл бол яг энэ говийн бүсийн баг бүх аймгийг дайрж байгаа. Тий. Дөрөв аймгаар явах гэсэн шүү дээ. Тий. Яг л ингээд тэгэхээр бид долуулантай хамаатай. Тэгээ бид бол бүгдээрээ энийг ингэж дуунахтай барьж явж байгаа. За тэгээд яг ингээд хөрөнгө оруулалт босгоё гэхээр бэлэн яг одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник эдийн засгийн үндэслэл хэрэгтэй. Тэрийг бид нар Монгол улс дуусгаагүй ингээд хайчаадсан. Ингээд орхичаал нэг сайхан эхлүүлээ гэж үзэл ингээд хайчаадсан. За энийг одоо хаяхгүйгээр яг ингэж барьж явж дуусгая. За ингээд оюу толгой компани хэрлэн тоон төслийг хийж байгаа. Тэзүүг нь. Монгол улсын төсвөр орхон онгийг хийж байгаа. Тэгээ орхон онг дээр сая бид тэгэхээр чи 2 сувг явах гэдэг байна. За тий. 2 сувг явна. За. Тэгэл одоо энэ аль аймгийн аль сумаар дайрах юм. Аль одоо хэдэн километр яваад мал аж ахуй одоо төмс хүнсний ногоочдод усаа өгөх юм. Тэгээ энэ чинь бүх юм чинь ингээд тооцоо судалгаа Монголын эрдэмтдийн тэр тендерээр шалгарсан тэр компани чинь Монголын эрдэмтдийг ингээд ажилуулад энэ бүх юмнууд одоо ингээд хийгдэж байгаа. Орхон онг бол ерөөсөө онгийн голоо урсцыг нэмэгдүүлж онгийн гол тасрахгүй байвал урагшаа ус очно. Урагшаа ус очоод ингээд том нөөцийн савнаас тэгээд цаашаа ингээд дамжуулаад улаан нуур. Тэгээ улаан нууран дээрээ л ингээд
Улаан нуурал энэ таслахгүй устай байлгая. Улаан нуурныхаа хажууд бол тэр нөгөө цаашаа оюутлогоо 5-7-ороо татах нөгөө бас 70 задад ч бас усны хэрэгцээ. Эдэрлүүгээ татах энэ хоолойнуудын зургийг бол өмнө болоор хийцээ. Төсвийн хөрөнгөөр хийлгэцээ. Тэгээ улаан нуурлуу очих хүртэл нь бол одоо ингээд орхон өнгийн төсөлгээд за мөн хангай бүсийнхэнтэйгээ одоо энэ усны орлого чинь хангай руугаа орж ичэн тийм үү? Усаа зарна шүү дээ. Тэгээд ус чинь бол говьроо очино. Ингээд ерөөсөө л бүсүүдийн бас хоорондын хамтын ажиллагаа хэрэгтэй байгаа. За ингээд энэ техник эдийн засгийн үндэслэл эцсийн зураг төсөл одоо эх онд одоо 26 27 онд бүгдээрээ дуусах бах. Тэгээд ямар ч хэлсэн эх оны нөгөө КОП гэдэг дэлхийн сүлжилтийн том хурлын өмнө тий одоо аль нэг юм ч гэсэн одоо дуусгаад бэлэн одоо тэр олон улсын одоо төслөө танилцуулах гэдэг юм байна шүү дээ. Ийм одоо өсөлттэй л ажиллаж байгаа. За. Тэгвэл ари ойрхон нь бол тэр онгийн төсөл байгаа юм байна. Ари ойрхон нь одоо ер нь адилхан л хуйлаа л их явна. Тэгээ ари ойрхон нь юу гэж магадгүй сэрлэн тоонт өдр байж магадгүй. Тэгээ усны үн хямдхан байна шүү. Усны үн чинь хэрэглэгч одоо сумын төв дээр байгаа ард түмэн арай үнэтэй авч тий. Яг адилхан усыг уул уурхач арай хямдхан хэрэглээд байдаг. Тэгээ энэ дээр бас усаа хэмнийг ивэл бас энэ уул уурхайн зорилттой усыг бас жоохон үнийн нэмэх шаардлагатай л байна. Тий. За. Энэ юу за та одоо хоёлаа энэ яг л одоо энэ өнөөдрийн тулгамдаад байгаа асуудлаар ярилцъя гэж бодож байна. Улсын төсөв энэ жилийн бүрдэлт одоо энэ он дуусах гэж байхад одоо 15 хоногийн дараа он дууслаа. 3 их найдаар бараг тасарч явж байгаа юм байна. Энэ бол одоо биелэх нь өнгөрсөн байх. Тэгэхээр одоо бид нар чи энэ нөгөө нэг төлөвлөсөн за тэр хөрөнгө оруулалтаач дүүрч одоо энэ нөгөө цалин тэтгэвэр халамж энэ юм одоо санхүүжүүлж чадах нь энэ ондоо. Улсын төсөв бол энэ нүүрсний орлого нэлээд тасарч байгааг одоо энэ чинь нүүрсний орлоготой шууд холбоотой эдийн засгийн улсын хувьд бол бас хэцүү байна. Тэгээд дэлхийн зах зээл дээр нүүрсний үн хямдарснаас болж одоо сангийн яамны төлөвлөсөн одоо оруулж ирж засгийн газраас оруулж ирсэн төсөв бол ингээд орлого нь тасарч байна. Тэгээд 3 орчим их найд тасрах төлөвтэй байна. За сангийн яам бол одоо яралтай арга хэмжээ авч засгийн газраас яралтай арга хэмжээ авч цалин тэтгэвэр одоо тэр халамжийн юмнууд бол тасрахгүй гэж мэдэгдэж байгаа. Тэгээд энэ бол тасрахгүй нь бол тасрахгүй л байна. Гэхдээ одоо бас олон зүйлүүдийг зогсоож, олон төслүүд бас зогсож байж эндээ хүрэх байхаа. Тийм учраас цаашдаа бол бид бол хитрхи одоо өдрөгөр төсөөлөх юм бол гор гарч байгаа тийм. Ийм учраас хит одоо нөгөө нүүрсний ханш гэдэг юм уу одоо дэлхийн зах зээл дээр ханш өндөрөөр төсөөлөд тэгээ эцэстээ ингээд ийм үр дүн хүрч байгаа. Тэгэхээр за эх хоног бол одоо нэлээд чамбай төсөлж орж ирсэн баха. Тэгээд эх хонд бол бас янз бүрийн цалин тэтгэвэр одоо энэ тэтгэмжийн өгөхгүй төрөх одоо ийм хүн нөхцөл бол эх хонд үүсэхгүй байх. За энэ жилийн хувьд бол одоо ингээд тасрах нь бол ойлгомжтой байна. Тэгээд эх одоо 10 одоо эх оны одоо энэ үлдэж байгаа хэд хоногт бас ямархуу байх нь бас энэ сангийн сайд бол бас их юу бүтэхгүй болохгүй байгаа юм бол ярихгүй байгаа шүү дээ. Яг өөрийн биеэр л ярихгүй байгаа шүү дээ. Тийм учраас бол бидэрт бол бас нөөц болцоог бас байгаа болов уу гэж харж байгаа. Тэгэхээр хит их юм хөнгөн төсөлж болохгүй. Юмэн бас ирэмблэгтэй маш сайн ирэмблэх шаардлагатай байна. Яамдууд засгийн газар. Тэгээ та бас бодож байгаа зү тэ хүүхдийнхээ цайг өгч чадахгүй улс орн одоо бүр амар юм хийнэ гэж төлөвлөж болохгүй зү. Хүүхдүүд нь одоо сургууль дээрээ 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд нь тэ 1-5 дугаар ангийн хүүхдүүд нь хооллолчлаа, цайлчлаа. Тэнгүүд үлдэж байгаа тэр 6-аас 10 дугаар ангийн хүүхдүүд нь цай уух тийм боломж байхгүй тий. Ийм байж бүр амар юм
том төлөвлөж болохгүй. Юм учраас юмнуудыг эренбэлж чадахгүй байна гэсэн үг. Яамдууд энэ эренблэх асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам, юунд л эдийн засгийн хөгжлийн яамтай байгаа лээ. Одоо энийг маш нарийн эренбэлж ямар ч хүний лобби, ямар ч бүс нутгийн, ямар ч аймгийн лобби орохгүйгээр маш сайн эренбэлж аль замаа явуулах юм те. Аль замаа явуулах, аль станцаа явуулах юм гэдгийг бүр тодорхой байгаа шүү дээ. Эдийн засгийн энэ судалгааны байгууллагууд чинь шууд гаргаад ирж шүү дээ. Зүгээр энийг бол зүгээр Монголын эрдэмтэд бол өлхөө хийн. Тэгээд энд л одоо улс төрчдийн янз бүрийн лобби орж болохгүй. Тийм эренблэх хэрэгтэй. Гэхдээ нутаг дэвсгэр, засаг захиргаа, аймагуд, сумдуудаа одоо энэ ирмэндээ бас заавал оролцуулж явна. Тэгээд энэ уул уурхайн нэгдэх гээд байгаа, хөжих гээд байгаа энэ төслүүдийг бас яг нутгийн иргэдтэй нь очиж засгийн газар ерхий сайд очиж нэг үгүй ярьж сая алдсан бүрэгдээ сонсгол боллоо тий. Энэ сонсголоор ингээл бүх юм ярьж болж байгаа чинь ховд аймгийн иргэдтэй бас очиод уулзах. Ийм одоо ажлууд л хэрэгтэй л байна. Гэхдээ та бүхэн чи 26 оныхоо төсвийг бол баталсан. Гэхдээ би буруу санаагүй бол нөөцний үнэ $83-оор баталсан санагдах юмгүй л хэдэл. Одоо өнөөдрийн үнээс харахад бол бас л их өндөр л харагдаад байгаа шүү дээ чинь тий. Тий, одоо нэг өнгөрсөн жилийн нөө төлөвлөлтийг бодоход бол харьцангуйс ойролцоо төлөвтэй гайгүй төлөвлөсөн л гэж бодож байгаа. Тэг үнэхээр одоо 3 их найдаар тасарч байгаа юм бол энэ гүйцэтгэл одоо яд талент тэтгэврээ тавихын тулд засгийн газар маань одоо яах вэ? Бонд босох уу одоо яадаг юм бол одоо тийм л зам байх шүү. Зөндөө аргууд замууд бол бий л дээ. Тий, энэ дээр бол одоо зээл тавина л гэсэн үг бол. Тий, зээл аавн одоо бүхэл аргуудаа л хэрэглэн л дээ. Тэгээд нөөц аргууд бол олон байгаа. Тэгээ олон байгаа. Тэгээд энэ дээр бол нэг сандрахгүй бол байна. Тэгээд засгийн газар бол энэ сандрахгүй байгаад бол бид нар бол бас за одоо арга чарга нь байгаа хаа л гэж бодож байна. За. Тий, энэ хоёулаа говийн бүс хэлж байгаа тэд дээр би бас асуулт орхисон байна. Энэ Өмнөгов аймаг чинь одоо тийм нөгөө сайхан говьчлуу нэг самтай штэ тийм аймагтай ямар нэртэй вэ? Говийн оюу юу? Говийн оюучлуу тий. Тэгээд энэ нөгөө бүх уурхаануудаас ингээд хандив аваад ингээд тэр юугаараа сан бүрдүүлээд оюутлогоо ихтэл жил $5 сая өгдөг ч юм уу. Тэгээд бусдууд нэг нэмэлтүүлдэг байх. Энэ юунаас миний мэдж байгаараас та бүхэн чинь ингээд аварсан засмал зам тавьсан миний мэдж байгаагаас. За одоо ямар ч үсэн энэ бүх сургуулиуд одоо том жижиггүй том донд бүх анги үдийн хоолтой болсон гэж байгаа юм тийм ээ. Тэгээ ийм сайхан жишээнүүд байна. Одоо өөр юу хийж जैन тэр сангаар өөр одоо ямар төлөвөө байна тэнд. За яг та бол тэр говийн оюун хөгжлийг дэмжих санг сонссон баг. Тэгээд тэр сан бол одоо аймгийн одоо төсвийн бусад одоо бүх орлогууд бол аймгийн төсөв рүү орно. Төсөв рүү орно. За. Тэгээд төсвийн хөрөнгө оруулалтаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаа явж байгаа. За говийн оюун хөгжлийг дэмжих сан бол $5 сая жил болгон аймаг оюутлогоо компани хамтарсан ийм дундаа ийм сан байгуулад тэгээ худалдаа авах ажиллагаа нь бол аймгийн худалдаа авах ажиллагаагаар явагдаад за энд төлөөлөл өдрөх зүйл гэдэг 5 хүн байдаг. Тэр нь болохоор за энэ жил энэ мөнгөөр одоо хаана юу хийх вэ? Аль суманд цэцэрлэг, аль суманд эмнэлэг сургууль хийх вэ гэдгийг ингээд шийддэг энэ сан баг. Сангийн удирдлага. За бусад одоо бүх усны орлого, орон нутгийн орлого одоо шинэ хуулиар чинь нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайн уурхай байгаа аймаг руугаа 40%. Хүн амын орлогын албан татвар нь тухайн уурхай байгаа сум руугаа 100% ордог болсон. Тэгэхээр одоо нөгөө энэ 18 уурхай гэж нэг хуулиа биелүүлж чадвал энэ орлого бол маш их хэмжээний болоо. Тэгээд аймгийн төсөвч одоо нэг их найд одоо хэдэн зуун тэрбум төгрөг болсон. Тэгээ улсад төвлөрүүлж байгаа орлого ч одоо энэ жил ч одоо нэг их найд 300 тэрбум байна. Улс ч нь бол ингээд өмнө хувьд үлдэхгүй штэ. Нөгөө аймагаас төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэл ингээл авчиж байгаа. Хуулиа биелүүлээд аймагтаа оруулаад тэгээ буцаагаад ингээд сангийн яам бол авчиж байгаа. Тэгээд за ингээд энэ үлдэж байгаа одоо хөрөнгө оруулалтаар аймаг чинь
За бүх сумдуудаа аймгийнхаа төвтэй засмал замаар холбох тийм зорилт тавиал явж байгаа. Сая та асуусан 3 төс сумыг одоо эзээ холбохоо гэсэн одоо ингээд 70 км үлдсэн. Энд дээр сая улсаас нэг 7 км тавьж өгсөн. Аймгаас нэг 20 км ингээд нэг энэ жилхэд л улс аймаг нийлээд нэг 20-30 км зам нэмэгдэх нь. Тэгэхээр одоо дахиад цаана 40 км зам үлдэх нь. Тэгээд ирэх жилүүдэд ингээд ойр үед холбоё. За ингээд ямар ч байсан нэг модон жорлонгүй тий гадаагаан сумын төвд модон жорлонгүй аймаг болгоё гэсэн зорилт тавьж эндээ бол хүрсэн. Сум болгоны төв дээр нэг ийм 2 км орчим засмал замаар ингээд сумын төвдөө юм засмал замтай болох зорилт бол биелсэн. За сая ингээд аймгийн иргэдийн урал хуралдаад бүх хүүхдтэй одоо үдийн цай өгөхөр одоо болгож тий. Тэгэхээр би түрүүнд хэлсэн тий. Ингээл тэргүүний аймаг гэлээдэг. Хүүхдийнхээ үдийн цайг бүрэн шийдэх ёстой. Тэгээд тэрийг бас одоо шийдлээ. За сая Дорногов аймаг бас сайхан мэдээ. Үдийн цай юм бэ? Үдийн хоол биш юм бэ? Би бол дараах хэлээд байгаа. Тэгээ үдийн хоол гэхээр одоо иж өргөн болох байдаг юм шиг. Тэгэхээр та бодтоо 3500 төгрөгөөр $1 3600 орчим байгаа тийм. Тэгэхээр $1 гадаад улсад юу авах вэ? Тэгэхээр бид нэр одоо манай улсын энэ хүнсний үн бол үнэхээр юм хямдхан байгаа учраас энэ үдийн хоолыг бол цайг бол өгсөж байгаа хгүй. Хоол гэхээр бол би бол яг нөгөө нэршлийн бол дараах хэлж байгаа хгүй. Тэгээ хүүхдэд бол бас үдийн цай гэд хэлчихэд бас яг хуулиараа л явна л та энэ ч нөгөө хүүхдийн үдийн цай хоолны талаар тийм хууль байгаа шүү дээ. Тэр хуулийн дагуу явж байгаа. Дорногов аймаг бол эцгийхтэй нэг нийлээд гарах штеп юм. Одоо 900 төгрөгийн аймгийг гаргаад 1600 төгрөгийн юу эцгийнх нь гаргаад ингээд 2500 төгрөгөөр ингээд бүх хүүхдүүдэд ингээд хоолчт юм. Дорногов. Тий. Одоо бусад аймагуд ингээд одоогор 10 аймаг сүү гэдэг болсон байна. Энэ хөдөлгөөнийг одоо бас жоохон өрнүүлсэн 10 аймаг сүү өгдөг болцсон. За тэгээд энэ үдийн хоол цайны асуудал чинь бол сая улсын их хурлаар тогтоолт тусгуулсан. За одоо төсвөө тодтгол эх хонд хамгийн түрүүнд энэ үдийн цайгаа шийдчихье гэж. Тэгээд эх 27 оноос бол яг аль биесээр оруулаад явъя гэдэг зүйл дээр бол их хурл засгийн газар бол хоорондоо тохиролцсон. Энэ тэгэхээр би хувийн хувьд их дургүй гэдэг юм нэг асуудал юу гэхээр энэ за өмнө говьгээд өөрөх юм одоо хамаг уул уурхайг Монгол хөгжүүлээд Монгол улсыг нуруунд дээр өөрч явж байна. Төсөв бүрдүүлэхэд хамгийн их үүрэгтэй байна энэ уурхайнууд нь. За бусад аймагуд байна одоо нэр цохоод хэлбэл 5 6 аймаг. Бид нэр огт газараа хөндөөлөхгүй. Одоо зөвхөн аялал жуулчлал өөр юу гэдэг нэг тийм юмар хөгжнөө. Гэсэн мөртөө өмнө говийн тэнд бүрдүүлсэн татвараас амар их юм татаасаар авдаг. Энэ бол одоо шудраг биш гэж би боддгийн. Би энэ дээр таны гишүүний хувьд бодлыг сонсъё гэж бодсон. За ядаж тухайн аймаг бол улсаас татаас авдаггүй өөрийгөө ингээд санхүүжүүлдэг ийм болох хэвээр. Тий. Ингүүл одоо тэр аймгийн засаг дарга аймгийн иргэдийн хурал бол ажиллаа сайн хийж байна гэж үзэх хэвээр. Манай Монголын одоо дуун дээр хүртэл байдаг шүү дээ. Яасан баян нутаг вэ? Яндаж баршгүй далааш гэж. Тэгмээр баян нутгийг одоо өгд эдс маань өгсөн байна. Тэгээ энийг ашиглаад өөрөө өөрийгөө аваа явдаг. Тэгээ 21 аймаг бол өөрөө өөрийгөө аваа явдаг. Ядаж нэг ийм хөрхөө одоо орон нутгийн өмч оролцоотой ч юм уу ийм уурхайг бол дэмжих ёстой гэж үзэж байгаа. Тэгээ одоо манай улсын хувьд бол нөгөө байрлал хамгийн сайтай улс тий. Дэлхийн одоо хамгийн одоо уурхайн бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг зах зээл нь одоо манай хажууд байж байна. 2 том хөрш зах зээл байж байна тий. Тэгэхээр энийг бол нэг л хийх ёстой баг. Тэгээд нэг аймаг нь 18 уурхай нэгэл одоо байгаль орчин бүх юмнаараа хохирол ингээд байж идэг. Бусад аймагуд болохоор бас яг таны хэлдэг үнэлтэд би бол санал нэг л байна. Тэгээд одоо ядаж нэг эсвэл одоо аялал жуулчлалаараа бүр сайн хийгээд улсаас татаас авдаггүй болгоод улсдаа бас юм өгдөг болгоод ингүүл одоо улсаар маань маш хурдан өгч байна. Ер нь аймагуд бас энийг бодох хэрэгтэй юм аа. Тэг иймэрхүү яриа одоо ядаж гişүүдийн дунд тав өхний дунд өрнж гин одоо өрнж байна. Одоо
хамгийн их халуун ярьж байгаа чинь Ховд аймаг байна тий. Ховд аймаг байна. Одоо нэг ганц уулуурхын төсөлтөнд эхлүүлчих гээл одоо хэдэн жил болж байна да одоо юм нураалгуулаад хөрхийн амьд. Тийм энэ бол одоо тэр миний хувийн бодол бол энэ орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийг аймагт нь байгуулах. Ийм уурхайл одоо их л зөв юм аа л гэж бодож байгаа. Улсаас сенат анхихаар бас хол штэ. Тэгээд аймгийн одоо тэр аймагч нь төрш штэ. Тэгээд аймагч нь өөрөө ингээд тэр 51 байд юм 34% эзэмшээд ингээд тэр уурхайгаа энд эндээс нь ингээд хамгаалаад ингээд борлуулалтыг анхаарад ингээд явал болохгүй юм бол байхгүй л гэж үзэж байгаа. Тэгээд энэ дээр Баянгор аймаг ус их нааш юу яаж. Баянгор аймаг чинь сая чинь хоёр алтны уурхайнууд нэгдсэн байсан. Нүрсний уурхай маш амжилттай явж байгаа маань. Тэгэхээр Баянгор аймаг л одоо ингээд төсвийн одоо улсаас татаас авдаггүй улсад орлого төвлөрүүлдэг аймаг бол гэсэн эрхчлээс гэсэн. Тэгээ ингээд энэ мэтэр ингээд боломж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ за сая энэ нөгөө өнгөрсөн 7 хоногт энэ оюутлын асуудлаар улсын хурал дээр сонсгол болоод өнгөрлөө. Мэдээж та гишүүнийхээ хувьд тэр говь нутгаас сонгогдсон гишүүнийхээ хувьд мэдээж тэрийг сонирхсан байх. Одоо ингээд улсын хурал дээр удахгүй одоо тэр нөгөө тэндээс гарах тогтоолын төсөл мөсөл орж ирэх биз бодвол тийм ээ. Тэгээд энэ талаар би таны одоо тэнд явсан өрнсөн санал шүүмжил за тэр талаар би одоо таны хувь гишүүний чинь үзэл бодлыг сонсъё гэж бодсон юм аа. За оюутлын хувьд бол одоо энэ чинь миний хувьд бол нэг 20 жилийн өмнө бол оюутлоготой бас ард иргэдийн төлөөлөл болж хөдөлгөөн өдрө байгуулж ингэж оролцож ирсэн. Тэгээд тэр үед бол энэ усны талаар ярьж тэр үед энэ өмнө өвчүүдийн ажилтай байлгах талаар ингэж ярьж ирсэн. За ингээд ер нь бол одоо алдаагүй юм гэж бас юу ах вэ? Тэгээд сая ч бас тэр тухайн үед гэрээ байгуулсан ерөнхий сайд, сангийн сайд, улуурхай ард цэвэрлэгийн сайд эдгээр бас бүгдээрээ л одоо юм яаж. Тэгээд ер нь бол ингээд сайжруулад явах хэрэгтэй байсныг арай удаан яасан болов уу гэж бодож байгаа. За тэгээд одоо оюу толгой шиг бас энэ хэмжээний төслүүд Монголд байгаа. Тэгэхээр энэ төслүүд дээр одоо энэ дахин алдаагаа битгий гаргаач. Одоо байгаа энэ төслөө зогсоовол юу болох вэ гэдгээ бас харах хэрэгтэй. Тэгээд одоо сайжруулах ямар боломж вэ гэдгээ одоо засгийн газар одоо бүхэл хүмүүс сая ингээд бүгдээрээ ярьлаа. Тэгээд одоо цаашдаа сайжруулах юм боломж олцоо байвал хөрөнгө оруулагчтайгаа ярьж засаж залруулах. Энэ төслийг л огт зогсооё. Одоо барий гэдэг нь бол одоо энэ олон мянган 13 мянган хүнийг яах юм. Энэ олон мянган хүний амьдралыг яах юм. Одоо ингээд энэ 3 дахь шүршийн том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг бид нар үзлээ, туршлагажлаа. Маш олон одоо инженер техникийн ажилтнууд, уурхайчид эндээс бэлтгэгдэж энэ Монгол орны одоо аль ч аймагт одоо улуурхай нэгдсэн оюу толгойн бас энэ туршлагатай хүмүүс бас бий болж штэ. Тэгээд ингээд бүс нутгийн хөгжилд ч бас тодорхой ингээд үр гүйцэтгэж байна. Тэгээд энэ дээр л яг усны асуудал дээр эдэр ус цахилгаан хоёр дээр л жоо халдсан юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд энэ гүний усыг ашиглахыг тухайн үед нь зөвшөөрөөд одоо жишээ нь одоо оюутлогын төсөл 20 жил ингээд лавл 20 жил одоо ингээд өтөвтэй явчлаа. Тэгээд 15 оноос хойш одоо 10 жил өмнө аймаг бол хамтын ажиллагаа бол маш өндөр түвшинд байна. Сүүлийн 10 жил. Орон нутгийн харилцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ нөгөө хэрлэн тоон гэдэг юм уу, орхон хон гэдэг юм уу, энэ усны төслийг оюутлоготой тэр үед нь бас ярьж хамт одоо ингээд сайжруулад явж яагаад болоогүй юм бол одоо ингээд гүний усыг хэрглэж जैन тий. Гүний усыг ер нь зис суугахтаа хэргэлдэг орн бол маш цөөхөн. Монголоос өөр нь байна уу мэдэхгүй байна. Тэгэхээр энэ дээр нэг алдсан байна. Усны үнэн дээрээ бас жоохон алдсан байна. Дээрээс нь энэ цахилгаан станц дээрээ цахилгаан станц бариад өгье гэдэг даагаан болдгоо хэлсэн шүү дээ. Бариад өгье гэдэг ингээд 5-7 өөрсдөө барьж уурхай дээр барья гэсэн юм бэл. Тэнгүүт нь манайх бариулахгүй бид нар өөрсдөө барьна гэсэн. Тэгэхээр ч одоо ийм зүйлүүд дээр бас тухайн үеийн засгийн газруудын алдаал байна. Тэгээд дахиж алдахгүй тулд одоо байгаа
засчуулах зүйлүүдэд засаад ингийн хамтраад явах хэрэгтэй л гэж үзэж байгаа. Тий одоо би бас хувийнхээ иргэнийхээ хувьд бас одоо танаар дамжуулаад тэр үг дай гэж бодлоо л доо. Мэдээж тэр докторийн төсөл цаашдаа энэ төсөл яаж яах юм, манай Монгол улс ямар одоо баримжаатай байхын ч гэдэг юм уу, тийм юм орж ирэх байх. За тэр үед нь гишүүд маань та бүхэн одоо попурлгүй шиг тийм ээ мэдээж тэнд чэжээ талдаад ингээд гараад ирэх улсууд байгаа л байх. Битээ тийм хийгээсээ энэ том төслөө одоо сайжруулаад цаашаа явах талаас нь тэр доктор шийдвэрийг гаргаж өгөөсэй л гэж би одоо танаар дамжуулаад тэр их хурлынхаа гишүүд уриалж байгаа юм шүү. Ойлголоо. Тий. Та дамжуулж өгөөрэй. Дамжуулж өгье. Тий. За одоо энэ Евразийн эдийн засгийн холбоо гэж байгуулахдаа Монгол улс тэр юуг нь төр гэрээ гэдгийг та бүхэн баталчлуу одоо хилцээд байгаа юу л юм чинь. Баталсан тийм ээ. Саяхан баталсан сая. Тий, их хурлаар саяхан баталсан гэдэг чинь маань одоо ингээ хэрэгжээд эхэллээ гэсэн үг тийм. Тэр нэг бусад 5 улс нь парламентаар оруулахын гэсэн тэр нь аль үдээр явж байгаа юм бол яг сая л оруулсан. Оруулаад дуусгасан гэсэн үг тийм. За энэ дээр би таны хувь хүний чи бас л байр суурийг гишүүний чи хувь одоо сайн тал нь юу байгаа юм бол сар тал гэж бас улсууд зөндөөл юм ярьж байна. Энэ дээр би таны бодлыг сонсъё. За Монгол улсын бараа бүтээгдэхүүн одоо нөгөө энэ 5 орн руу ялангуяа тэр нөгөө Монголын одоо ноос ноолуурын бүтээгдэхүүн, арьс ширний үйлдвэрүүд энэ бараа бүтээгдэхүүн борлогдох ийм цаг агаартай газар бол энэ 5 орн. Одоо чинь хийдэл өмсөх тийм үү? Одоо үлдөө хийдэл өмсөх газар чинь цөөхөн байна шүү дээ. Тэгэхээр урагшаа газрууд бол байхгүй. Тэгэхээр энэ зах зээл бол нэг талаасаа бол нэгдэж байгаа. За дээрэс нь бол одоо энэ малын хүнсний одоо энэ шуу, гахаа, дахиа энэ нөгөө зүйл энэ аж ахуйн нэгжүүдийн тэжээлийн асуудлууд тутмаг байгаа шүү дээ манай Монголч. Энэ нэлээд одоо оригинал тэжээлүүд бол ингээд манай улс руу хямд орж ирэх нь бол ийм зах зээл нь бол нэгдэж байгаа. Тэгээ бид нар бол дотоодын аж ахуйн нэгжүүдэд хамгаалаад нэр төрлийг одоо багасгаад 300 гаруй нэр төрөл болгож ингэж багасгасан. Тэгээ энэ дээр одоо тийм өндөгний аж ахуйн нэгжүүд жишээ нь одоо тэгэл бусад аж ахуйн нэгжүүдэд хамгаалахын тулд ийм нэр төрлийг багасгаж тоо хэмжээ хязгааруудыг тогтоосон. Тэгээ энд бол би бол худалдааны одоо энэ өрсөлдөөн бий болж бас олон аж ахуйн нэгжүүд бас тэр борлуулалтуудыг хийж тэр нэмэн өртгүүдийг шингээж үр дүнтэй болно л гэж үзэж байгаа. Тэгээ болгоомжлох юмнууд дээр бол мэдээж бид нар бас хангалттай ярьсан эдийн засгийн хөгжлийн яам дээр энэ юмнуудыг бас Монголын үндэсний худлаа аж үйлдвэрийн танхим эдийн засгийн хөгжлийн яам бол яг энэ салбарууд одоо байгаа дотоодын хүнсний үйлдвэрүүдэд ингэж хамгаална. Энээс илүү гаргаж болохгүй энэ дотроо байлгана гэх тоонуудаа нарийн тохирсон. Учираас нэлээд нааштай хүлээж авч байгаа. За энэ нэг ийм асуулт байгаа маа. За Эрдэнэс давталгаа гэдэг маш том манай Монголын хамгийн том уурхай одоо манай нүүрсний ч одоо экспортын хэдэн хувийг ч гаргаад байгаа. 70-80% ганцаараа гаргаж байгаа юм одоо тийм том уурхай байна. Одоо тэгээ хурлаа нүүрлэе гэж бид нар ч одоо байнга тэрийг ингэж идэг ийм газар байна. Энийг одоо цаашд нь одоо яаж хөгжүүлвэл улгаагүй ард түмэндээ илүү өгөөчтэй байх юм болоо. Таны хувь гишүүний одоо бодол ямар байна энэ дээр? За ингээд 5 толгой нэртэй ийм аж ахуйн нэгж улсын үйлдвэрийн газар албан ёсоор ингээд ажиллаж эхлээд 60 жил болж байгаа. Ирэх жил 60 жилийн болно. Та нэг жижиг 5 толгой байл. Ер нь одоо ерөөсө 5 толгой. За. Тэрнээс анх байгуулагдсан тэр 60 жилийн өмнө нэг компани тэнд байгуулагдсан байх шүү дээ. Нэг л улсын үйлдвэрийн газар нэг л байсан. Тийм. За. Энэ бүх 5 толгой чинь энд л байсан. За тийм. Тэгээ 1996-97 оны Ашт малуулын хуулиас болж тэ. Хуулийн дараа бол одоо ингээд нөгөө одоо анх эзэмшсэн одоо үйлдвэр маань 0.4% дээр нь үлдээд бусд нь одоо ингээд лиценз болоод ингээд гараа авчихсан. Лиценз ялцсан. За тэгээд энэ 5 толгой гэдэг энэ 5 ийм толгой байдаг. Тэгээд энэ одоо хувь нутгийн Монгол улсаа одоо үед ингээд
тэжээж байгаа ийм сайхан газар. Тэгээ энэ уул усны нэр бол буруу биш тий. Тэгээд энэ одоо их л одоо янз бүрээр л яригддаг юм болж тэгээд цаашдаа ингээд энэ 5-7 бүлэг ордын 94-5%-ыг яаж байгаа эзэлж байгаа энэ Эрдэнэс 5-7 хэмээх энэ том газар олон уур хачин ажилтдаг Монгол улсын төсвийн орлого дээр гол нөлөө үзүүлж байгаа энэ хамт олныг цаашдаа яаж явах вэ гэхээр одоо миний зөвөр бодол бол нэг тодорхой хэмжээг нь хөвчлээд тийм ээ Монголын ард түмнийхээ одоо 10 хэдэн хувийг нэмэгдүүлээд 33 болгоод тэгээд 34%-ийн төрдөө үлдээгээд 33%-ийн ард түмэндээ илүү нэмж хувьцааг нь олгоод 33%-ийн Монголынхаа аж ахуйн нэгжүүдэд Монголын хөрөнгийн биржээрээ дамжиж арилжаал бол гурван талаас хяналттай компани бол одоо ямар ч одоо тийм буруу алхах ямар ч боломж байхгүй шүү дээ тийм учраас ийм одоо хөрөнгийн зах зээл хяндчих ийм бүрэн боломжтой ийм үед бол ийм замаар явал яд юм бэ? 34 33 аль нэг 33-тай нийлээд ингээд хуулиараа бас олон хуулж чадахгүй. Ийм одоо бас хуулийн ийм хувь байхад энэ хуулбарыг ашиглавал яасан юм бэ гэсэн зүйлийг бас их хурлын гишүүдэд бас ярьдаг хүмүүс бас нэлээд байгаа. Тэгээд энэ бас удахгүй бас энэ сэн газар дээр иймэрхүү саналуудыг бас ярьж цаашдаа явах уу? Тэгээд өөрийнхөө хөрөнгнөөс хулгай хийх хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр дотоодын аж ахуйн нэгжүүд маш олон аж ахуйн нэгжүүд энэ дээр ингээд оролцохыг хүсэж байгаа. Хөрөнгөтэй бас хүмүүс аж ахуйн нэгжүүд байгаа. Монголын одоо энэ иргэдийн хувьцаа бүр бодиттой бас ногдлол шиг авахаар ийм хэмжээнд очих. Гэт ийм олон ач холбогдолтой. Төрийн хяналт бол 34 дээр байж байна. Нэг хэвээрэл байж байна тийм. Энэ дээр та одоо гадаадын хөрөнгө оруулагчдад тэр хувьцаанаас санал болох хувилбар бол таныхаар бол одоо дэмий ч гэдэг юм хэрэггүй гэж бодож байна уу та? За би бол Монголын дотоодын аж ахуйн нэгжүүдийн одоо юу энэ нөөц бололцоо бас их байна. Аа байна ер нь. Их мөнгөтэй байна гэх гэдэг. Тэр нь байна. Одоо ингээд нэг Монголын аж ахуйн нэгжүүд ингээд Монголын хөрөнгөний бирж дээр ингээд Эрдэнэс 5-7 хувьцааг ингээд ярьжлах юм бол одоо авах хүмүүс бол зөндөө авах газрууд бол зөндөө. Тэгэхээр гадаад гэлтгүү Монголын аж ахуйн нэгжүүд чи төвтэй ажиллаж энэ цусны эргэлтэн сайжрах Монголын хөрөнгөний биржийн энэ арилжааны эргэлтэн бүр ингээд нэмэгдэх энэ боломж бол энэ л гэж үзэж байгаа. Энэ бол зөвхөн Эрдэнэс 5-7-ийн хувьд л ярьж байгаа. Бусад төрийн өмчид үйлдвэрийн газрууд бол зөндөө шүү дээ. Одоо ашиггүй ажиллаж байгаа. Энэ болгон дээр чинь бол ийм хамтарсан энэ хөвчлөлийн асуудлууд бол хамгийн чухал. Өөр одоо ямар ч гарц харгалгаа байхгүй. Тийм би яагаад тэгж асуусан гэхээр энэ банкны хөвчлөгөө нөдний явлаа шүү дээ. Одоо нэг системийн 4 банк 5 банк ч үлээ нэг 5%, зарим нэг 10% хөвчлсөн одоо хувьцаа гаргасан. Тэгээд энэ чи одоо ингээд 5% дээр очиж зогсож байгаа юм. Би нөгөө Монгол банкны дэд ерөнхийлөгчтэй ярилцахыг асуужсэн байхгүй юу. Одоо чи ядаж энэ чинь 30-40% төрөгжиж наад чи нөгөө хяналт мэлт нь одоо яа нүцтэй гэсэн чи. Гэхдээ одоо энэ Монголын зах зээл хандсан байна. Энээс илүү Монголын одоо юун дээр мөнгө алга гэж байгаа байхгүй юу. Бид нар одоо дахиад нэг банк нэг 10% гаргая гэхэд авах олдохгүй болчихсон. Ийм байдалтай болцсон байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр би манайдын дотоодын одоо тэр юм их л хомс байдаг юм байна. Тийм учраас гадаадд бас нэг хэсгээ гаргуул орж ирэх тэр нөгөө одоо тэр гаргасан мөнгө чи эргээл тэр үйл ажиллагаанд зарцуулагдах юм чи тийм байх юм болов уу гэж зөвөр би хөөнийхөө бодлыг л би танаас асуусан юм шүү дээ. Тий. Тэгээд одоо цаашаа одоо нөгөө арилжаалах юм одоо ирэх нь ямар байх юм тийм ээ. Одоо чинь өөрийн авсан хувьцаагаа цаашаа одоо борлуулах тэр одоо юм нь одоо нээлттэй байх юм уу, хаалттай байх юм уу гэдэг асуудал бол бас их сонирхолтой юм байна. Эхний эзэд нь бол Монгол улсын одоо иргэний байгуулсан аж ахуйн нэгжүүд байгаасаа гэсэн ийм нэг үзэл санаал байна. Тий. Тэгээ одоогийн зарчим чи яг л Эрдэнэс 5-7-д тийм л байгаа шүү дээ. Нэг 15% ард түмэндээ одоо хувьцаагаар бэлгэлсэн гэдэг.
тэр маань бол цаашаа гадны үнд өх байтглаа гэр бүлийнхээ дотор биеиндээ өгч болохгүй нэг тийм хэлбэртэй юм тийм гэж байна. Тийм 1072 тийм 1072 маань. Тийм. За та түрүү нөгөө нэг яг би зүгээр сая таныг ярихад юу гэж бодлоо гэхээр энэ та өөрөө энэ нөгөө нэг за одоо би жижиг давталгааг ээлжихэд та бас айгүй гомдох юм шиг байна. Ууган уу? Ууган давталгаа гүйцэтгэх захирал энэ төр одоо ажиллаж исэн юм байна лээ. За тэнд бол энэ нөгөө нэг юуны чинь 51% нь тэр уурхайн чинь 51% нь орон нутагтай байт юм байлээ тий. Тэгээд нэг одоо ажнаа юу ч гэлээ ингээд яадаг бас жижиг хувьцаа эзэмшигч энэ төр байдаг болтой юм билээ. Тэгээд энэ 51% маань энэ орон нутагт байснаар ямар одоо өгөөж тэ байна уу одоо таны бодлоор энэ маань одоо хэр ажиллаж байна энэ тий маш өгөөжтэй. Тий. Одоо ерөөсөө л хувьцаа гэдэг бол хамгийн өгөөжтэй юм байна гэдгийг л энэ 0.57 ордын 0.4% дээр нь үйл ажиллагаа явуулдаг. Хүмүүс болохоор жижиг 5-толгой гэдэг. Түүх нь бол ууган 5-толгой. 60 жилийн түүхтэй. Тэгээ 0.4% дээр нь үйл ажиллагаа явуулдаг. Энэ л 51% нь Өмнө Говь аймгийн ард түмний өмч. Тэгээ Өмнө Говь аймгийн төсвийн орлогод Ногдол ашгийн одоо 51% шууд автоматар төсвөр орно. За энэгээр одоо Өмнө Говь аймаг сүүлийн жилүүдэд барьсан зам, харгуй, гэрэл түлэг тий сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэдэг энэ бүх юм чинь л энэний одоо бүрэн оролцоотой юм байгаа, өгөөжтэй байгаа тий. Тэгэхээр энэ орон нутгийн өмчийн оролцоотой яг аль биесийн дээр нь бол ийм нэртэй орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж. Тэгээ энэ Ногдол ашгаар өмнө очоод бол одоо өнөөдрийн хүртэл гал алдахгүй илүү их одоо хөгжиж дэвжиж дэвшилж байгаамаа. Тэгээд 49% нь бол Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаал ингээд явж идэг. Тэр бол TTL нэртэй одоо хувьцааны нэр нь. Тэгээд Ногдол ашиг тараалт дээр бол нэлээд хувьцаа эзэмшигчтэй бол сэтгэл хангалуун байдаг тийм. Сонгодог л хувилбар. Тийм. Тэр би буруу санджиж магадгүй анх хувьцаа 1,000 төгрөгөөр гараад сүүлдээ чөөр 200,000 төгрөг хүрсэн биз дээ нэг ширхэг хувьцааных нь. Тийм одоо бүр нэг сая 400,000 орсон тохиолдол. Тийм баг тийм. $1,000 хүрээд тэр одоо Монголын хөрөнгийн биржийн маш сонин тохиолдол болсон гэж. Тухайн долларын ханш одоо 1,400 орчим байсан. $1,000 12 онд ч үлээ. Тийм. Тэгээ одоо бол эн чинь 30 хэдэн мянга авах шүү. Тэгтэл өндөртэй л орж байгаа. Тийм. Тэгээд та түрүүний энийг бол энэ хазан бүрэгтэй юун дээр та дурдан лээлт явуулсан ийм зам байж болох юм гээд тий. Тий. За манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Танд баярлалаа. За баярлалаа. Таны одоо гишүүнийх нь ажил, цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа танд. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.